I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийг та одоо үзэж байна. Мэдээж үзэгчдээ сайхан үчи мэндийг хүргэе. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шив шинхэн дугаар таны хомир зочлон очиход бэлэн боллоо. Үзэгчдээ энэ удаагийнхаа дугаараар бид Суарезийнхаа номыг үргэлжлүүлэх болно. Өнгөрсөн 2 дугаараар Суарезийн номоор та бүхэнд нэвтрүүлгээ бэлдэж хүргэсэн байгаа. Ингээд зочин хомир балж яхад энэ сайхан үчи мэндийг хүргэе. За үчи мэндийг хүргэе. За яг өчигдөрхөн буюу өчигдөр шөнө бол одоо аваргуудын лигийн хагас гişээ хариу тоглолт боллоо. Алиан Зараны цэнгэлт хүрээлэнд болсон тоглолтыг Ар Монголын алдар тайлбарлагч Балжины мах маань сайхан тайлбарлаж хүргэлээ. Тэр тоглолтын дээр Суарез маань гангарлаа. За тэгээд тоглолтын сэтгэл, тоглолтын дараах сэтгэл. За тоглолтын дараах сэтгэл бол одоо сайхан өндөр үлгүй яах вэ? Тийм хоёр хэрэг хоёр юм нүдэлцээр байгаа. Тэгээд нэг азар нэг ганц гол хийгээд нэг цаашаа гардаг тийм хөлбөмбөг бол одоо би одоо таныг тэгж хэлж байгаа болоо гэж бодлоо шүү. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр хэлгэндэг үл шүү дээ. Энэ бол одоо нэр агуу гайхамшигт их маструуд болон одоо ёстой нэг маэстро ирчихсэн одоо ёстой жинхэнэ ёстой оддын жуулган байлаа. Тийм. Би өчтөр орны тайлбар дээр хэлчихсэн. Олигтой шагнал магнал аваагүй гэж бас нэг өндөр үнэтэй хөлбөмбөг чинь байд юм энэ тэлтгийн хийгээд бид нар бол уучлаарай тийм биш ээ. Барсагийн тоглолтыг Испани хэдийн алдар цолыг дуудыг ихнээ 45 минут өрөхгүй байна үнэндээ. Тэгэнгүү чинь нөгөө талд нь Байерн Мюнхний Германы тоглогч нарын 2006 оноос хойш дэлхийн аваргын юм ууг ингээ ярих гэхээр болохгүй байна. Тоглолтын тайлбар нь орчих гээд байна. Тэгэхээр хаяа бас нэг ёсыг удаж нэг нэр усын дуудаж өрж инглээ. Бараг тэр чинь нэрийн дуудаад эднэрийг хэлээд байхч шаардлага байхааргүй одоо нэр үнэхээр бас өөрийн үед идлээгүй тайлбарлагчийн нэгэн жаргалыг бол одоо өглөө үүрээр бол одоо идлээ. Сүүлийн 2-7 хоногийн шөнө гэж ойлгож байна. Яагаад гэвэл өнгөрсөн 7 хоногт нь болохоор Реал Мадрид Ювентус хоёрыг бас тайлбарласан. Тэрний тайлбарлаж нөгөө чиний хэлээр өстө идэж уун гэж. Гөрөөсөө зүгээр ингээд хүн гараад ирэхээр л бүгдээрээ л тэд нар чинь ерөөсөө доомог ерөөсөө ард нь ингээд намтран зүгээр хуудсаараа л байж байгаа юм чинь. Тэгэхгүй зарим юм чинь нэг шолох гээл дуусна. Тэд төрсөн. Дуусаа бараг. Тийм л тоглолт байлаа. Тэгээд үнэхээр гайхамшигтай гоолууд орлоо. Германы баг бас өөрсдөө бас хэмбэ ямар цустай болсон вэ? Хамархан бууж өгөхгүй шүү гэдгээ бол харууллаа. Тэгээд за тэгээд яг хөө тэгээд Барселонагийн хувьд аваргуудын лигийн финалд шалгарсан байгаа. Одоо өнөө шин одоо энэ нэвтрүүлгийг явж байхад бол аль хэдийн шишээ тоглолт маань болоод өнгөрчихсөн байх болно. Тэгэхээр бас сонирхолтой мэдээлүүд араасаа хөврөн. Ерөнхийдөө бол Балжаахын таамаглаж ийснээр болох шиг боллоо гэж би хараад байна. 4 авраг баг байсан. Аль нь шалгаагүй л байсан уу? Аль нь шалгаагүй л байсан. 4 авраг аль нь шалгаагүй. Гэхдээ за тэр чинь бас учир байгаад байгаа. Энэ багуудын дотор чинь бас нэг тийм бүр нэг за нэг энэ жил энэ авчаасаа гэж боддог байхгүй юу? Бас ингээд олон жил одоо ингээд 30 жил 30 гаруй жил сонирхоод ирэхээр чинь бас нэгэн дандаа ноёлоо. Тий наануу цаануутай болчихсон тий. Тэгэнгүүт сая ингээд Барса нэг хэсэг ингээд дарагдаад нодлоо урчны тэр Байерн дэл божигдоо. Тэгт нь өрөвдөж байгаа юм чи хөө. За яг хөө сүүлд ээлж ирэхээр энэ Байерн Мюнхнийг нэг хожих байлгүүдэ гэж хэлсэн. Тэгээд одоо энэ чинь Месси, Суарес, Неймар гурав чинь одоо нэр Левандовскигийн дэргэд нэрээ юу юм бэ нэрээ одоо амар амтан баг. Би Левандовскиг муу гээгүй анилтаа зүгээр. Тэгтэл одоо тэгээд Риберер Абен хоёр бол одоо байгаагүй. Шүгэн дөрөвт одоо ингээ үсчлээ Германы баг. Тэр хоёр байсан бол одоо өөр тооны харьцаа өөр байх бодов. Тэгээд бол одоо үнэхээр яг л энэ гурвыг л одоо зүтгүүлчмээр л одоо яста зүгээр ингээ энэ гурав пеналд гараад ирэхэд бол ерөөсөө тийм дими юм гараад ирлээ гэх хэцүү болтой баг. Түүнээс азар явж хагаад Валенсиа гараад ирсэн бол одоо бас яах юм. Тийм ээ. Их чинь үнэхээр амар юм гараад ирлээ. Тэгчихсэн бол хөлбөмбөг улам гоё л болно шүү. За тэгэлгүй ах ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань 2015 он гарснаар та бүхэндээ Дидье Дрогба, Фрэнк Лампард, Месси, Пирло гэдэг номнуудыг хүргэсэн байна. Сүүлийн 2-7 хоногт бид та бүхэндээ Суарезийн номоор бол аялуулж байгаа. Ингээд өнөөдөр 3 дугаар дугаар маань эхэлж байгаа. За ерөнхийдөө бол Суарезийн ном маань юу болж байна? Эхний 2 дугаар дээр бол хоёулаа хүүхэд нас Барса руу шилжсэн тухай гэж сонирхолтой зүйлүүдийг бол үнээр хамттайгаар ярьж гисэн. Өнөөдрийн дугаараар Балжаах маань ямар зүйлийг цаасан дээрээ тэмдэглээд ирвэ?
Одоо тэгээд өнөөдрийн дугаар дээр чинь одоо юу яад юм бэлүү? Бүр тэр бага насных нь бас юунаас ярьж өгвөл бас зүйтэй юм болов гэж бодоод бас юуг нэг тэтгэврт гарцсан тоглогч биш учраас тэгээ бага насны нь бол яг зөвхөн уншлаа, бэлтлээ. Тэгээд Соросыг бол одоо бас л өсвөр наснд нь анхт нь бол аав ээж хоёр нь бол одоо хоёр дэшээ болсон юм байна. Тэгээд Сорос чинь эхлээд бол одоо яг тэр номны нэг өгүүлбэр дээр үлээ тэр үед бол одоо би аавтайгаа байсан гэж нэг гал өгүүлбэр байсан. Тэгээд дараа нь одоо ээж аав дээр 90 орчим байсан болоо да гэж би бол одоо ойлгосон. За тэгээд Сорос бол одоо тэр хүүхэд наснд нь бол нэг тийм алдар гэсэн нэг алдар нэр хүнд гэж ойлгох юм одоо тийм нэг дэд гарчиг үлээ. Энэ дээр бол ерөөсөө хүүхэд байхын л ер нь нэр хүнд юу бол одоо намайг дагдаг байсан. Би хүүхэд байхдаа бол одоо хөлбөмбөгийн сургуулийнхаа хөлбөмбөгийн шгшээгийн багийн ахлагч нь байсан. Би азтай байсан, ондоотой байсан. Энийг юугаар илэрхийлэх вэ гэх юм бол би Национал багийн хүүхдийн академид явж байхдаа би багийнхаа одоо нэг түүхэн 100 хэдэн жилийн ойд бол одоо би оролцож байсан. За тэгээд бас хүүхэд наснда ангийнхан нэг тийм Маркс гэдэг нэг их мундаг онц сурдаг тийм хүүхэд энэ телевизийг их сонирхдаг. Сорос бол ерөөс телевиз сонирхдаггүй. Дандаа гудамжинд хөлбөмбөгчдөг. Тэгсэн тэр хүүхэд нэг тийм хүүхдийн дондох нэг тийм телевизийн шоунд захиа ичээд тэр шоунаас за тэгвэл одоо эдний сургууль дээр очиж энэ Салтаа хотын энэ сургууль дээр нь очдог юу яа энэ шоунд оролцуулъя гэдээ ирээд за 4 хүүхэд байх хэвээр 2 эмэгтэй 2 эрэгтэй байх хэвээр нэг нь яхаа Маркс чи нэг нь хэнийг шалгаруулах вэ гэдэг. Анги мангаас шалгаруулсан чи Сорос болчихсон. Нөгөөд чинь дахиж очиод бас нэг тийм жоохон спортын шоу болтой юм шиг байна. Үзүүлбэр энэ төр багтдаг. Тэгэнгүүт нь дахиж очиод шалгаруулалтын төрт ороод бүр ингээд нарийн шалгаруулалтанд яваад орсон чинь нөгөө Маркс хүүн үлдээд Сорос ерөөсөө хөдөлгөөний эвсэл сэргэлэн цовоо энэ тэр юм байна лээ чи ор гэд Соросыг оруулсан чинь нөгөө Маркс нь уулаа майлаа болоод бүр хүүхэд байхад тест бүр аюул болчихсон. За тэгэнгүүт нөгөө Сорос чинь телевизийн шоунд орол ихний даалгавар биелүүлэл тууж явсан чинь одоо энэ манайхаар нэг одоттой 8 хийх хүчилүү нэг юм дэлгүүрээр нэг тэрэг төрөл юм хөдөлж аваад тэр нэг мөнгө төгрөг галзуулсан. Соростой галзуулаад ерөөсөө тэр юу мөнгө чинь тэр тэргийч шүү дээ бүгдийн дүүргээл ерөөсөө заасна энийг ээжтэй өгнө энийг ихчтэй өгнө энийг ахтаа өгнө гэх тэр чинь сүүлдээ өөр юм болох юм байна л та. Ерөөсөө тэгэл тэрэнд ягаад нэгэн шатны давааг нэгдүгээр шатны даваанд төрүүлээл мань нөгөө тэрэгтэй юм төрөөл гарах гэсэн чинь араг ангийнх нь огширэнгүүтэй. Тийм байхгүй. Маркс дөг. Маркс захиа ütсэн Маркс чамайг энэ шоунд оруулсан. Тэгсэн чинь нөгөөдөг чинь Соросын үйл хэлж болж хийнэ. Тэгээд 2 дугаар шатанд нь дахиад тэр даалгавар эренгүүт нь тэр тэргийг төрдөг тэргийг дүүргээд гэрийнхэндээ өгөөд 3 4 дугаар шатанда дахиад бас нэг тийм даалгавар эренгүүт нь ангийнхандаа өгөө сургуульдаа өгөөд бас нүдэн нээгдээд одоо болоо энэ тэрэг. Ингээд би бол одоо хүүхэд байхад бол одоо их азтай байсан. Нэгдүгээр хоёрдугаарт би хүүхэд байхдаа аав ээж хоёр ингээд хоёр тусдаа ингээд салцсан ингээд хэцүү байсан ч гэсэн юу ерөөсөө миний араас санаа тавих холсууд ерөөсөө мунддаггүй байсан. Жишээлх юм бол одоо тэр урагван тэр нэг хүүхдийн нэг хоёр багийн нэр бол одоо байлээ. Тэр хоёр багаас бол ерөөсөө юу дутагч чинь юу гачиг чинь миний хөө яамаар байна гэж томчууд нэрээр анхаарал тавиал энэ тэрэ болоод байдаг байсан. Тэгээс үлдээ нөгөө Монтевидо хотод өрөөд ирсэн Национал багийн хүүхдийн академид ороод ирсэн чинь Монтевидогийн хоёр эзэн хоёр нөхөр байсан юм байна л да. Нэг нь Эспозито гэдэг нөхөр нөгөөх нь Перес гэдэг. Ингээд энэ хоёр болохоор юу яагаад ерөөс маш их анхааралтай. Аав ээж нь одоо ингээд хоёр тусдаа амьдарч байгаа энэ хүн юугаас дутагдуулж хачигтуулж ерөөсөө болохгүй гэдэг. Сорос чинь бол ерөөсөө өөр тэр нь бол зүгээр бүр ингээд нэг мөнгөн дунд умбуулаад авах юм бол биш. Өмсөх хувц сэргэл хичээлийн хэрэгсэл инээ тэр одоо юу болж байна яаж чинь бараг ангиараа кино үзэн гэвэл өө нөхөр минь мөнгө юу инээ тэрэгээд ингэдэг болж гинэ. За ерөөсөө араас нь ингээд ерөөсөө бүр юм юу бол ерөөсөө анхаарал бол ерөөсөө бүр байнгын тавьяастай. Ингээд хүүхэд байхдаа бол би их алдартай байсан. Үеийнхэн дундаа нэр хүнд бол ийм байсан гэд. Ингээд бужигналтад гүйж явсан чинь тэр Национал багийн хүүхдийн академийнхны дунд тэгээ нөгөө нэг ирээдүйнх нь гэргийн Софитой танилцуулж
Тэгсэн чинь Софитойгоо нэг өдөр нэг болзоонд анхныхаа болзоонд хоёулаа одоо тэнд уулзъя гэж нэг газар зааж өгсөн байгаа. Манайхаар ирвэл төв шууданд уулзъя. Тэгээд нөгөө Софи дөрүүлж ирчээд төв шуудангийн таксивоноос гэрлүүн ярьсан чинь Суоресын их чин авангуудаа найз охинтойгоо болцохгүй явсан гэж хэлчихээ. Тэгсэн чинь өөрлөө нь явсан гэдгийг мань хүн ойлгоогүй. Гэхдээ Суоресын аз дайраад уурлаад явчаагүй гэж байгаа юм. Тэр мөн хөгийн сарын юмтай ирэхээр нь уулзъя те. Ямар заваа амтэн бэ энэ. Ингээ байжсэн амар ширүүн борооноор гэж байгаа заяа. Өөртөө монголоор нөгөө хөвтөө хур борооноор гихчээр. Тэгсэн чинь Суорес нэг юм хожигдсон барин дахиж орж ирсэн чи бүү яасан чи тэгээд хоёулаа ингээ уулзалдаад учир явдлаа ойлголцоод хүүхдийн тэгээд хоёр хүүхэд л хөтөлцөөл нэг хэсэг гүйжээж гин. Тэгээ нэг Софигийнхаа гэрт нь очижээ. Гэрт нь очсон чинь ашгүй. Суорес чи ер нь хүн амтэн хөндлөнгийн томчууд бол нэг үнэлдэг юм байна л да. Сэлэхгүй маглахгүй гэд. Тэгсэн чинь гэрт нь очсон чи ээж нь их сайн байна. За. Эсвэл ингээд бүр орж гардаг болоо Софитойгоо муудалцаж барих юм уу нэг жижиг юм дээрээс маргаж барих тохиолдол энэ төр гарахаар ээж нь шууд Суоресын талд энэ төр ордог. Суоресээс Софитой танилцсангуудаа хэрэгжилсэн гол арга нь бол ерөөсөө автайн ерөөсөө зүгээр баян нүдэнд нь өртөөл тэр яагаад тэгдэг байсан мэдэхгүй. Тэр гэрийнх нь гадааж авчдаг байсан уу тэгээд ерөөсөө нүдэнд нь өртөөл сайн байна уу та ажил төрүүлсэн ингээд гүүгээд идэг. Тэгээ үйжсэн чинь тэр нь Софигийнх нь бас нэг тэр нэг эндээс нэг налах орохын дайны бас нэг Монтевидо хотоос нэг жоохон зайтай. Тэгээ тийшээ явахад 20 песетер тэр нэг тарамба төрлөө буусаар явдсан байна л да. Тэгээ ирэх очихын 40 песет мөнгөн шүү дээ тий. 40 төгрөг болно. Тэгэнгүүт нь Суорес чинь нөгөө 40 төгрөг чи олдохгүй учраас Суоресэд тэгэнгүүт нь мань хүн тэгсэн байгаа. Багийнхаа нөгөө хоёр эзнийг аман гэрээ байгуулж ийн гинэ. За өнөөдрийн тоглолтод сайн тоглох юм бол би найз охин руугаа явна. Надад 40 бисээ төгөх юм уу? Манай баг хожих юм бол 20 бисээ. Би гол оруулах юм бол 40 бисээ. Эхлээ нэг 20-ыг аваад очичвол одоо бараг тэгээд тэндээсээ тэгээд буцхан ч одоо учир нь олтон гэж боддог байсан гэх. Тэгээ нөгөө тэг чинь тоглолтын дээр ерөөсөө нөгөө л ирэх хожихын автобусны билет нүдэнд нь харагдаад ясаа зайдл үздэг гэж байгаа. Ерөөсөө үзэж тэгээд нөгөө хүүхдийн баг юм чинь Суорес товтлогч юм чинь тэгээ бараг тоглолт болгонд л олддог байсан юм байлгүй. Тэгээд энийгээ хол ерөөсөө би нэр амар азтай тий хүүхэд насн тэр дутагдах гацагдах юм мэдэхгүй. Тэгээ нөгөө цаад найз охин нь болохоор Суоресийг хичээл номдоо их анхаарч боловсролтой бол ингэхгүй бол ерөөсөө болохгүй. Боловсрол бол хэрэгтэй энэ төрөө гэж их хийлж ер нь тэр Софи гэдэг энэ гэргийн бол ерөөсөө мундаг зөвлөгч. Одоо ерөөсөө яг тийм байсан байгаа шүү. Түүнээс бай маань үн чинь сүулдэ за Софидо одоо төрсөн өдрөөр нагдахын бэлэг өхийн тулд сайн тоглох хэрэгтэй, мундаг улам өгч болох хэрэгтэй. Ахуй амьдралаа сайжруулахын тулд ингэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд тэр нэг Суорес чи юу гэдэг вэ? Бараг нэгдүгээр ангид хоёр үлэрсэн гэдэг баг шүү. Өөдөөс хоёр ах. Хоёр шоу буцаад доошоо. Тэгээ сүүлдээ орон ангиар нэг юм тэр орон ангид байхдаа ичнээ. Софи хичээл давтуулж өрж тэгээ нэг юм янз бүр болчихсон цаатгаж. Арай гэж нэг 10 айдсаа тавчих. Тэгээ юу ч яагаагүй юм. Тэгээд ерөөсөн Суоресын ерөөсөн хамгийн гол юм бол юу л байсан бэ? Ерөөсөө төлөв хүчин болох юм. Номер 1 тавихгүй ерөөсөө болохгүй. Тэнгүүд яг тэгээд хүүгээ ер нь гайгүй болоод ирэнгүүт нөгөө салцсан аав нь хүртэл томрол. За ингээд нэг хөлбөмбө бүгчтэй болно гэдэг чинь би ажил хийгээд яах юм бэ? Суорес бол тэрэн дээр нь бол амар дургуутдаг байсан. Юу гэж юм? Би хөлбөмбө тоглож байгаа юм уу? Та хөлбөмбө тоглож байгаа юм. Та ажил хийхгүй гэсэн чинь юу гэсэн үг? Ерөөсөө тэгээд номон дээр ирсэн үлээ манай аавын тойрон хүрээлэгч нар нь тийм одоо монголоор ярих юм бол дампуу юмнууд чи хүүч нь одоо од болно чи ажил хийж одоо чи ингээл хамгийн тансаг машиныг унаад чи айгуул одоо тэр нөгөө Деважингийн орон баруун Европ гэдэг рүү нь одоо чи явна шүү дээ чамд энд байгаад байх ямар шаардлага шалтгаан байхгүй гэдэг. Тэгэл ерөөсөө аавынхаа тухай тэр дээр бол бичсэн байлээ л дээ. Хүн байгаа орчиндөө байгаа юмда сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Аава та ажиллаа хийгээд
Би бол яг зүгээр сүүлд боломж гарвал би танд туслана. Гэхдээ би таныг бүр огцом 100% ингээ үүдэн татаад ингээ дагаад явна энэ тэрэг гэж бол байх. Юусоо хүн ямар л байгаа тэр байгаа орчиндөө сэтгэл хангалуун ажил төрлөө хийгээд энэ гэр орноо үүдэн татаад ингээ явна гэхээс биш түүнээс би та нарыг бүгдийн нуруунд дээрээ үүрээд миний ирээдүйн ах мөнгө бол та ингэж яана гэж бол байхгүй. Тэгсэн чинь аав дээр нэг бас нэг Уругвай нэг багийн менежерүүд давхиж орж ирэнгүүтээ Суарезийн эрхийг бид нарт зарчхаа тийм. Бид нар одоо шууд 27,000 Америк доллар тоолж өгье. 27,000. Тэгээд Суарезийг бид нар хаашид зарсан тэр мөнгөний 20% таних. Тэнгүүд аав нь бүр галзуураад. Суу яли миний хүн ашиг. Энд ч янзан гоё юм байна. Чиний амьдрал бол та цааш ингэж яв. Аль аав наар гэвэсэг. Аа бол юмны бараа хараагүй. Аа бол ерөөсөө шууд ерөөсөө ихний дуун дээр л дуучих гад байдаг. Тэнгүүч чинь тэр Монтевидеогийн тэр хотын национал багийн 2 захирал. Тэгээд завсарлагын дараа ярих гэж бодож байна. Хэн Даниэл Фонсека гэдэг алдар төлөв бүгчин Уругвай. Тэр гурав бол Суаресыг бол ерөөсөө яг хүмүүжүүлээд яг ерөөсөө харж авч явж исэн тулдаа аавынхаа нэг тийм юм бол ерөөсөө автаагүй. Аав бол ерөөсөө сайхан нөхөр. Шууд намайг чи ёстой хэрэгтэй. Ийм том мөнгө дахиж олдохгүй миний хүн. Одоо бол тийм шүү дээ. Юу ч болоогүй хүүхдийг дахиж олдохгүй миний хүн. Ёстой бараг чи энэ мөнгөнд үрхээр амтан биш гэх нь холгүй юмраа. Тэгэл суурас ч юусэн аавыгаа ёстой худлаа юм бэ. Аавд найдаад бол гээд аав бол юусэн хамаг амьдралаа хүүд даатгцсан л нэг нөхөр л байсан байх гээд байгаа байхгүй. Тийм бай. Уншихад бол гэсэн. За тэгэлгүй ингээд Суаресийн хүүхд насны тухай сонирхолтой яриануд бол маш их байдаг. Тэгээд би бас яг тэрийг сонсч байсан. 10 жилдээ бол маш муу сурдаг байсан. Ерөөсө бөмбөгнөөс өөр юм боддгоо. Бараг нэг хөдөлчөнд цүхийг нь онгоолонгод бөмбөг гарч ирдэг байсан гэд тийм яриа бас Суарес их дагд юм байлээ. Зурагт үзээгүй гэж зурагт үзээгүй. Ямар шоу муу гардаг юм бэ? Нэгдүгээр ангид 2 үлэрсэн гэдэг ах чи би. Багтаа ангийнхнаас 2 ах. Үнэн дэр чи. За тэгэхээр бол өстө сонирхолтой түүх бол Суаресыг дагж байна. Ер нь нэг тийм адтай яаж ич мэдгээр нөхрөлтэй тий. Тэгээд томчууд амар дургу багт нь Собигийн ээж айгүй сайн байсан гэж байгаа юм байна тий. Тэгээд ойлаа одоо хэрвээ үзэгчтэй бас юм үзүүлэхээр болвол одоо тэрний дараа цааш нь тэгээ үргэлжлүүлээ яри. Энэ айгүй сонирхолтой байсан байна. За ингээд бүгдээрээ хэсэгхэн амс хийчээд эргээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Суаресийн зургнууд дээр нэгэн сайхан дуу дэвсээ та бүхэн зориулаад тэгээд студиэр гээд үзье. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. One more depending on a breath, and we all look away. People pretending everywhere. It's just another day. There's bullets flying through the air.
friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За ингээд хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг хамтаа үзэгчдээ маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За бид бол энэ удаагийнхаа дугаараар Luis Suarez-ийн Crossing the Line нэртэй номны 3 дугаар дугаарыг та бүхэндээ хүргэж байгаа. Ингээд 3 дугаар дугаарын 2 дугаар хэсэг эхлэхэд бэлэн болж байна. Сая бол Suarez-ийн бүтлгүү Suarez-ийн хүүхэд насны талаар ярилцаад өнгөрлөө. Ингээд цаашдынх нь үйл ажиллагаа ер нь яаж өнгөрөв? Аавынхаа бас тэр овилгогүй занг дүүрэгаагүй шулуун шудраг тууштай байснаас надад их таалагдчихээн Suarez-ийг бол. Ерөөсөө тийм шулуун шудраг тууштай. Тэгээд Suarez-ыг хүмүүж үлсэн хүн бол одоо энэ миний энэ жижиг цаасан дээр өчөө тийм Уилсон Перес, Хосе Луис Эспозито гэж National Log-ийн хоёр эзэн, хувьцаа эзэмшигч. Тэр хоёр бол ерөөсөө бүр яг өөрийн хяналтандаа байлгаж ирсэн. Тэгээд 90-ад оны үеийн Уругвайн алдар төлөмөгчин Даниэл Фонсека гэдэг нөхөр зодог тайлсныхаа дараагаад дасгалжуулагч боллгүйгээр тоглогчдын агент тулсан. За. Тэр Suarez дээр ирэнгүүтээ би чиний эрхийг авъя тийм. Ингээ би чиний агент болё ингэсэн. Тэгэнгүүт Suarez яг албан ёсны гэрээ байгууллагаар тэгээд ер нь хийндээ хэрэгтэй өмг төшигтэй баймаа сүүлд ингээ зарагдаж өрөөд ингэхээр бол мэдээж та энэ сов мөв аавна гэж ингэсэн байгааз нөгөө National-ын хоёр эзнээсээ айгаад бас Фонсекатай хүүхэд байхдаа бас гэрээ зурчиж болдгүй байсан юм шиг байгаа юм. Тэгэл ингээл энэ гурвын дунд ингээл байж исэн. Ааха. Ингээ байжсэн чинь юу яадаг байхгүй тэр чинь амар хэцүү юм. Suarez бол ерөөсөө 96 онд аав ээж хоёр нь бол одоо салсан 9 настай байхад гэдэг үлгүүд. Тэгээд ингээд салснаасаа хойш тэр үлээрээс амьдралынх нь бас нэг айгүй хэцүү нэг эргэмж байсан. Тэгсэн чинь тэр гэргийн хэнийх нь Софигийн аав нь нэг банкнд ажилладаг байсан юм байна л та. Тэгсэн чинь нөгөө банкнд дампуураад тэгсэн чинь чи тэр нөгөө өмнөх дугааруудад Софиг юунд байсан л гээд байгаа шүү дээ. Барселона хотод ажиллаж байсан гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь ийм учиртай юм байна. За. Нөгөө аавынх нь ажилладаг байсан банкнд дампуураад тэгсэн чинь тэдний нэг ах нь Барселона хотод ажилладаг байсан. Ингээд та нар одоо ингээд аав ажилгүй болчихж байгаа юм шиг гэр бүлээ тийчих ямар ч арга чаргагүй болчлоо тийм. Та нар одоо ингээд хүрээдрээ. Барселона. Нүгөөдрээ гэдэг. Тэгэл одоо ингээд нөгөө Luis Suarez-ийн амар ихтгэл үнэмшилтэй айгүй гоё үерхчихсэн үерхэл нөгөө найз охины Барселона аваад гэрийнх нь нүхэр болж байгаа байхгүй. Тэнгүүд Luis Suarez бол өөрөөсөө үнэхээр өө гашуу гэж бол одоо юу гэдгийг тэрийг үзсэн. Luis Suarez бол ерөөсөө эргээд амьд яваанасандаа уулзахгүй гэж бодсон. Юу ярьж байгаа юм бэ? Одоо ингээд далаад аваад ингээд хоошоо буурал Европ руу яваад би 10 жилийн дараа очиход одоо тэр чинь тэгэл 6-7 тоо хүүхд чинь юу эсийг бодох юм бэ? Тийм үү? Бид 3 жил холоо байвал тэгэл дуусаа тэр үед ямар тэгэл энэ чат мат Facebook юм уу байсан биш. Яг ингээл ерөөсө холбооцсараа ингээл дууслаа. Одоо Софи бол одоо манай гэрийн утсыг бол одоо мэднэ. Нөгөө нэг ихчрүүн залгадаг нэг гэрийн утсыг бол одоо мэдх юм байна. Тэгэл өөр бол одоо ингээд ямар Suarez бол ерөөсө ямар ч барьцгүй оцорж байгаа байхгүй Suarez. Тэгсэн харин Suarez-ийн ээж нь Софид бол ингэж хэлсэн юм байлээ. Чи маш урдан мэрэгжил эзэмшчихэд ямар нэгэн мэрэгжлийг маш урдан эзэмшээд нөгөө Софийн Suarez-ээс 2 дүү. Тэгэхээр чи Suarez 16 таа байхаар чи нөгөөх чинь бүр 14 өвтөө дарах гэдэг байгаа байхгүй алиг хөөхт. Тэгэхэд нэг хурдан мэрэгжил энэ төр эзэмшээ тэгээд эргээд ингээ ургуудаа ирээд Suarez-тайгаа цуг байгаараа энэ төр гэж болдоо ээж нь хэлсэн гэж байгаа. Ээж гэдэг. Тэр бол тэр Suarez-ийн ээж л хэлсэн байд тарах гэдэг. Оросууд тэр Софигийн ээжийг бол арай өөр үгээр бол бичих. Хадам ээж маркер бичих ёстой. Тэгэхэд нэг өөрийнх нь ээж охиноо нэг минийхөө хордхон шиг юу яачаад иргээд ирээ. Тэгсэн Suarez дотроо газ сэтгэе бодсон чинь хамгийн амархан мэрэгжил өсчний мэрэгжлэх нэ. 45 хоногийн дамжаад суугаад тас гэж шүү дээ. Тэгээд эргээ өрөөд ирэх юм бол бараг тэгээд амтны үс цасаа үйж болох юм байна гэж Suarez ойлгосон юм. За тэгээд ингээд Suarez бөө улаан майлан болоод нөгөө Софигийнх нь нүгэ яваад өө. Тэгсэн чинь
Тэр үст амьдрал хөмөрж байгаа юм шиг. Өөрөөсөө дэлхийн сүнс. Тэгэн. Өсвөр насны нөгөө эмзэг дэлбээ чинь тасрахтаа ордог. Гүү ажтгий бэ. Тэгээ цаа чи өнгөрөө. За ингээд өнгөрсөн үеийг бол одоо яриад бол одоо юу хөө одоо 16 давхраас өсөрхөн холгүй л байсан юм байлгүй зайлууд тэгжсэн чинь удаж нэг утсаар ярьж гин овоо ярьдаг болж гин тэгэл үйжсэн чинь нэг амар шаардлага ирсэн гэж. 2003 оны намар. Ерөөсөө тэр зун нүүчээд намар нь Софигоос ондоо багтаж Испанид надтай ирж уулзсан. За. Тэгэхгүй бол дахиж хизээч үгүй. Ерөөсөө 8 хүүхдээ захаа. Тий. Бараг. Тий. Явахдаа бол ерөөсөө бөөн ургуй дууны үг цаасан дээр бичиж өгөөд явсан. Суураас өдөр тэрийг уншаал үлээд идэх байсан гэж байгаа үргэлж. За. Тэгээ үжсэн чинь ерөөсөө нэг утсаар ярьсан чинь ондоо багтаж иргээд бараг 12 сар гарцсан. Ямар амар дарамт вэ? Суураараа нөгөө Улаанбаатараар ярих юм бол налаах дүүрэг орох 40 песо олддоггүй байсан хүнд цаа юу баарсаа вэ? За ингээд тэгээ иргэн тийшээ ийш тийшээ харжээ суураас амдун аргатай гэж нэр сонирн байгаа ш. Тэгээ хүүхэд ингээд бичиг баримтч асуудалтай шүү дээ мэдээж одоо виз гэх. Тэгээд ерөөсөө нөгөө хоёр эзэн дээрээ л харуулж утсан баг. 25,000-ыг санал болгож ирсэн. Гүү зүгээр л нөгөө национал юу хэрэгтэй вэ гэж хоёр дээрээ л хариулж байсан. Цаата намайг ингэс. Нөгөө хоёр доо очиод үйлсэн байлгүй бодвол ахтаа хэлжгэн тэгээд Даниэл Фонсекад хэлсэн гэж нөгөө ургуун алдарт домогтлж байна. Тэгсэн чинь Фонсека харин за бүр нөгөө барьцаал авшруулсан шүү дээ. За надад бэлтгэн зүг байна. Би чамайг явуулж өгөө. Чи бол одоо яваад ирээ. Үргэлж тууштай шүү. Би чамайг явууллаа шүү би чамайг. Тэр ямар яваад тийш тухтаа алга болчих юм биш жоохон бацаа өрөөл ирнэ гээд ах нь $60 өгсөн гэж байгаа. Тэгээ суураас онгоцсон сууж. За виз аваа. Тэгэл нэг $60 та. За чи өдөр нэгдүгээр нөгөө дугаар дээр Кампнауг үзэх мөнгө байхгүй гадуур нь зугаалж ийсэн гэдэг чинь энэ юм бэ. Ийм учиртай юм бэ. Тийм байна. Тийм тэгэл Испанд очивол тэгэл нөгөө Софитойгоо уулзаал. Ирсэн. Кампнаугийн гадуур зугаалж явсан чинь хаалган онгоогоо гүүж орж өөрийгөө тэнд ганц нэг зураг гэлс дарчаал буцаж гүүж гараал ерөөсөө бөөн. Тэгэл тэнд очивол эргэж уулзаал. Софитойгоо эргэж уулзаад баруун Европ гэж ийм газар байдаг юм гэдэг мэдээд ингээд явж болох юм байна гэд тэгэнгүүтэн дээр ургуун алдар төлөмбөгч Даниэл Фонсека чи одоо ингээл явна шүү дээ. Одоо чи ингээд сайн тоглоод национал хамаагүй национал бол чамааг бол ингээд авчнаа тий. Гэхдээ национал чиний их ашиг төлөвлөж явах хүн бол би яг үнэ. Чи националын энэ хоёр эзэн дээр яваад очих юм бол энэ хоёрын урдаас дугарч тахаа байчна. Энэ хоёртой чинь би хэрэлдэж явах юм байна. Ингүүд Фонсека ажиллангуудаа нөгөөдгий чинь юу яаж өгөөд тэгээд тэр Фонсекагийн бас нэг их ашиг нь хамгаалдаг хөлөн бөхчдөг гэдэг байдсан байлаа. Тэрэн дээр тэгээд нэг тийм мундаг улс бол цөөхөн байлээ. Арай Пиперейна интервьюг байгаа. Ганц нэг юм байсан. Тэгээд манай хүн чинь тэр Барселона хотоор зугаалдаг тэр зугаалга нь бол ерөөсөө тийм учиртай юм. За ингээд эргэж ирээл одоо ерөөсөө дандаа хөлбөмбөгч болж иж ерөөсөө саал руугаа явна. Тэгэл ерөөсөө эргэл ирэхэд ерөөсөө одоо нөгөө Европ яваад нүд тайлгдсан. Эргэж ирээл ерөөсөө ганц л юм болчихсон гэж. Энэ дэлхий дээр те одоо би ерөөсөө яавал Софитойгоо цуг авах уу гэдгэр одоо ерөөсөө миний төлөв зорилго хамт амьдрах. Энэтэйгээ хамт амьдрах юм бол би Европод очих хэрэгтэй. Европод очихын тулд би энэ багт маш сайн тоглох хэрэгтэй. Тэгээ ингээ үзчихсэн чинь одоо энэндээс тэмдэглэлээ харахгүй бол ерөөсөө болохгүй. Нэг нөхрийн нэр байгаа энд. Энэ вэ штэ энэ Элиас Фигора гэдэг нэг хөлбөмбөгч. Өөрийнх нь үеийн залуу. За Элиас Фигора гэж энэ ургуун Монтевидо хотод бас Ливерпул гэдэг баг байд юм байна. Тэр Ливерпул нь Английн Ливерпулээс олсон оюутнуудын үүсэлтэй тийм юунууд юм байна. Тэгсэн чинь Ливерпулийн довтлогч Элиас Фигора гэдэг нөхрийг авахгүй
Галландын Гранингын багаас хоёр нөхөр иржээ. Ааха. Хоёр нөхөр яриад тэрэнгөөрөө хүүхдүүдийн хөлбөмбөг үзэл пэдигээл явж ижгэн суураас тэр чин тэрнээс хойш 2 жил болцсон. Одоо яг 17-8 хүрсэн. Тэгэл ингээд суурасын тоглох нэг өдөр ээлжин иржгэн нөгөө календарчлсан хуваарийн дагуу тэгсэн чин нөгөө хоёр чин ирээд үзэж гин тоглолтын ургуу дэрэнгүү тэр хоёрын ерөөсөө сэтгэл зүгийн тэр ургуун нөхдүүд өөрчлөө хийсэн юм байна. Мань мичиг нөхдүүд. Өлөмбөгийн бас нэг тайлбарлагч сэтгүүлч тэр нөхдүүд. Вэ та нар тэр фигурыг хайгаад хэрэггүй. Суурьж гэдэгт янз юм бацсан баг. Нааш. Маргаш тоглол. Үз та нар. Тэгсэн чинь нөгөө хоёрын суурьжин тоглолтыг үзсэн. Суураас тэр тоглолтын дээр гол чиж. Нам. Тэгээд ерөөсө гол хийгээл нөгөө хоёрын чинь өмнө очиж селебрэшн энэ төр хийгээл ерөөсө тэнгүүт пүү. Тэгээд цаанаас нөгөө Гранинг нугаас нөхдүүд сайн явж гинэ мовж гинэ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? Энд тэр Элэс фигура чинь бишээ. Энд шал өөр амттай болчихлоо. Ёстой янзаас. Стүүнийг л гайх юм шиг. Хямдхан ч юм бэ. 1.5 сая гэж үчээд байгаа. Яг үнэндээ бол 870 мянга гэдэг сонин тоо гарч ирд юм билээ. За. Эндээс нь суурьсыг авсан үнэн. Тэгээд за тэгээ одоо яах юм болоо явчих. Юу яриад байгаа юм чи? Одоо явъя. Суурьс бөөм бай. Нөгөө Софи тэнд байгаа. Суурьс дөрөв мөнгө төгрөг юм уу хамаа авах. Европ руу л гарч ирсэн. Европ руу л гарч ив. Даниэл Фонсекага дагаад тууччих юм. Онгоц нисчрээ шууд Мадридэд бууж гин. Мадридэд буунгууд нөгөө Софин Макдоналдс ажилд орсон байсан гин. Ааха. Чи наашаа өрөөдөр штэ энэ дээр гэсэн чи ажилтны чөлөө өгдөгүүг нь аав нь зөвшөөрдөгүүг нь суурьс өөрх юм нь Мадридын нэгэн зочдуудлын цонхоор нүдэний ширхтэл 5 хоног харж байгаа цаашаа Галланд руу нисчихнэ. За. Галландд очиод бас гэрээ хилцэл хийдгүү бас хүлээгээд бас 5 хоног тэнд өстө бүр за одоо ингээд энд ирчээд ах чинь надтай уулзахгүйгээ Софидо гомдоод ажигэн тэгэд тэгжсэн чинь гэрээ хилцэл хийгдээд Гранингийн хөлбөмбөг чинь болчихчихин. Тэгэнгүүт маань үн чинь шууд юусоо бүүн итгэл үнэмшил өөрт нь төрж ирээл Софитогоо зүгээр Барсад уулзаад маргааш өглөөний буцах плед өөрт нь байсан. Тэгэнгүүт Барселон хотод ирж уулзаад за одоо эргээд онгоцсон суу хоёлаа явуу. Чи тэнд ч 3-4 он чи эргээд ир гэж ярьсан гин. Тэгсэн чинь суурьсын ээж нь тэгэхэд ургууд очсон байсан гэдэг баха. Ээж рүү суурьс өөрөө залгаж гин. Нөгөө өөрт нь сайн юм болохоор давраад. Уучлаарай би охины чинь аваад евро явлаа. Галланд явлаа. Тэгсэн чинь ээж нь ерөөсө ганцхан өгүүлбэр хэлсэн гин. Эндээ очиод охины минь сайн харж хандж байгаараа гэж. Охин аавдаа ирэх юм болохоор аав руугаа онгоцны буудлын дээрээс өөрөө ярьж гин. Ямар цүнх мөнгө юу ч байхгүй. Вичгээрэмт нь өөрт нь байсан байх бос. Олж өмсгөө олсон юу ч баг. Аава би суурьстай цуг Галланд явлаа. Гэсэн чинь миний охин хизээ ирэх юм л гэсэн. Тэнгүүт нь удахгүй ирнэ ааваа. Тэгээ онгоцон дотор хоёулаа ерөөсө за 7 хоног, за 5 хоног, за 7 хоног, 5 хоног гэж ярьж явж байгаа тэнд очиод 7 хоногийн дараа Софи гэрлүүгээ явахдаа бүх өөрийн гэсэн өмч хөрөнгөн авахаар явсан түүх ийм ажиг. Тэгээд ерөөсөө ингэж тий ерөөсөө одоо дахиж хоёулаа одоо дахиж салахгүй. Одоо ингээ боли тий энэ алдагдсан хугацаа бол одоо нэр үнэхээр зовлонтой байлаа. Тэгэл Гранинг нь хотод буугаад суурьсан гэсэн шууд энийг харж байгаа нүгэл нэг хазарган дахины хөшөө байсан юм уу даашин юу л тэгж уншаад байгаа. Нэг юунаас хатаач байсан нэг цээж нэг бариулмаар билч юм уу. Тэнгүү суурьс тэрийг харангуудаа жилийн дараа гэхэд энийг авч хаянгууд энд миний хөшөө байрлах болно. Суурин дээр нэтэргээд томроод тэгэл ерөөсөө тийшээ очиж исэн түүхтэй юм. Ингэж одоо хайр дурлал өрнөл одоо яг үнэ одоо өстө жинхэнэ амьдралынхаа төшөг тулгуур болсон хань ижилтэйг одоо ингэж учирж ирсэн түүхтэй юм байна. За үнэхээр гайхалтай нэрээ. Би сая бас нэг юм бодлоо л да. Хэрвээ Суварезын амьдрал София байгаагүй бол өнөөдөр ингэж дамжуулаад голдоод явж байгаа байсан үгүй юу гэдэг асуудал. Яалаа гэж Даниэл Фонсекара аав Софи хүүхэд байхдаа аавын загнасан гэж байгаа юм чи бид рүү ярьсан шүү дээ яг мартчих. Үнэн мүү бичгээ харахгүй болохоор мартаад байгаа.
Нөгөө нэг хүн 25,000-ыг өгөх гээд байна. Зарсан хүний чинь 20%-ыг надад өгнө гэх миний хүү гэрээ хийхэд Софи уруулсан гэж байна. Юу яриад байгаа юм? Та нар хүнд итгэж хүнийг Даниэл Фонсекаг яах гэж байгаа та нар. Фонсекаг ингээд Фонсеката гэрээ чи хийгээгүй үстэй хийгээгүй. Тэгвэл чи эднэртэй хийдэг нь яаж байгаа? Фонсеката аман тохиролцоод Фонсека биднэрт чамд хичнээн сайн билээ. Нөгөө Испани явахаас өмнө шилжихээс өмнө шүү дээ. Софи хүүхэд байхдаа байхгүй өдөр чи. Хоёр дүү юм чинь Суарez 16-таа Софи 14-төө л байхад 14-төө жоохон хүүхдийн санаа тийм байсан. Тэр энэ өстө мундаг эмэгтэй. Тийм байна харин. Тэрүүс тэгээгүүл байсан бол өнөөдрийн Неймар, Криштиану Роналдо хоёр шиг өнөөдөр би Неймарыг дөнгөж сая уншлаа. Дүүнөө сүүлийн 4 жил 11 хүүхэнтэй үргэлжсэн л гэж. Тийм штэ энэ ч ерөөсөө. Манай Криштиану Роналдо ч сүүлийн жил 21 хүргээ тавьсан. Тэгсэн штэ. Өдөр тийм болцсон явж байгаа. Мөнгө байна. Одоо өөр яах юм? Дэлхийн алдартай. Би бол бүр ингэж бодоод байна. Мань хүн бүр тэгж Барселонод очоод Камп Ноуг үзээч үү гүүч үү. Тэгээ бүр өөрийгөө ирчилж би национал сайн тоглох ёстой гэдэг уран байхгүй. Зүгээр нэг дундаж амтнаж байж болно шүү дээ өдөөд бас тийм үү. Тэрийг өөрөө хэлчихсэн юм. Дундачгүй байх уу. Тийм харин. Дундачгүй ингээд зүйл дуусах уу. Зүгээр тэгж зүйл дууссан ерөөс үү төмөн хөлөн бөхчд байдаг. Берлогийн номон дээр ч гэсэн тий. Берлог дээр л улсууд Serie A-д ганц гарч ирээгүй дайралтаагүй гэж байгаа юм чи. Юус эднэр чинь бол зүгээр ингээл нэг ганц нэгхэн бидэнд харагдаад байгаа болохоос ш тэр цаана буруу замаар явсан нэг бол хичээл сурлагандаа анхаарлаа хандуулаад сонгоогүй энэ төр бол зөндөө байдаг юм байна. Тэгэл манай хүн чинь ш нэр бүр үнэхээр л нэр хөв тавилан гэж хөв тавилан юус тасархаа. Тэгээ Суарезын номон дээр бол ерөөс намтар дээр нь бол тэр эмэгтэй хүнтэй Софигоос өөр хүний нэр өстө байх ч баг ээжийнхэн ч нэр байх. Ерөөсөө Софи ингэсэн Софи тийм тэгээ Софин Суарезийн тоглолтыг Аякс ирснийхэн дараа тоглолтыг үзэх гэж нэг ийм гарчиг үйлээ айгуу сонин гарчиг 23 цаг өрүүлийн ард 13 настай хүүхдээ тэврээд тоглолтыг үзэх гээд явлаа гэж тэр одоо машинтай л явсан байна л да. Тийм Зарулиом гэж байгаа байхгүй тий жолооны ард гэсэн нэг дээрүүд нэг Оросын сэтгүүлүүд өгөөсөн шүү Зарулиом гэдэг тэг чин тэгээд 13 хоногтой хүүхдээ тэвэрсэн. Жинхэнэ хүний хань ямар байдгүй тэрийг л бол тэр яасан. За зөвхөр гахалтай. Нэгдүгээр дугаар зөгч чинь үү цаг нь. 3 дугаар дугаар өндөрлж байна одоо ингээд. Тэгвэл энэ дугаарыг бол би София л гэж нэрлэмээр санагдлаа. Тийм София хайр халамж түшиг гэсэн. Одоо ерөөсө YouTube-д тэгд тавьсан. За үнэхээр гайхалтай ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 3 дугаар дугаараа энд хүрээд өндөрлөхөөр боллоо. Үзэгчтэй хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Луис Суарезын амьдрал, түүний замнал, хүмүүсийн мэддгүү зүйлийг хөлбөмбөгийн тайлбарлагч Балжаа ах маань та бүхэндээ ярьж өгч байгаа. Ингээд өнөөдрийн дугаараа энд хүрээд жаргая. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл бас Суарезын тоглож байсан сонирхолтой одоо брэндүүдийн рекламыг танд зориулж байна. Рекламын араас та бүхэн нэвтрүүлгээ дуусгаараа. Ингээд энд хүрээд нэвтрүүлэг өндөрлж байгаа. Дараа 7 хоногийн баасан гарагт яг энэ цагтаа бүгдээрээ эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. En Habitat estábamos buscando una figura actual, un referente que nos represente en todo el país. Por eso, contratamos a Luis Suárez. Luisito es un buen trabajador. Es un poquito competitivo. Claro, hay algunas actitudes que tendría que pulir un poco. ¿Otra vez la cafetera vacía vos? ¿Otra vez? Lo que tiene es que a veces es un poco difícil trabajar con él. Luisito, te traje estos papeles. Pero es un tipo muy versátil, que se adapta a cualquier posición. Lo importante es que tiene linda llegada con la gente. Estamos muy felices de tenerlo en la familia Habitat. Habitat, 20 años haciendo la vida más fácil. They hate the way you walk. They hate the way you talk. They hate the way you stand up and the way you stand out. They just want to take you out. And they hate that they couldn't if they tried. They hate that you score all the goals and all the girls. They hate it when you win.
The way you celebrate when you lift that trophy, kiss your finger. They hate the way everyone's talking about you, that you've got the magic touch, that you're the best player on the street, the team, the pitch, the league, the country, the world. And they hate your shiny new boots. They hate your boots because they wish they were in them. Tengo una obsesión. Quiero ganar. Cada minuto de cada juego. Más que alguien pueda querer cualquier cosa. No pienso sobre las noticias de ayer. No puedo vivir en el pasado. Vivo el momento. Vivo hoy. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмжийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.